Сайн бацхан өнөөдөр мэндийг хүргэе. За мэдээлэл системийн хөгжүүлэлтийн лекц 8 дээр онлайн хичээл бэлтэж үзүүлэхэд бэлэн болсон байна. За үүн дээр нь юу үзүүлэх, бас юу ярих вэ гэхээр бидний үндсэн сэдэв маань agile архитектур ба зохиомж гэсэн сэдвтэй лекц байгаа. За үүнд нь болохоор яг яаж юу холбогдох вэ гэхээр одоо програм хангамжийн архитектур гэж юу вэ? Програм хангамжийн архитектурын загварууд болон agile архитектур ба зохиомж нь яг ямархуу байдлаар хэрэглэгддэг, бидний төсөлд энэ хөгжүүлэлтэнд оролцдог вэ гэдэг талаар үзүүлье. За тэгэхээр юуны түрүүнд эхлээд архитектур нь ямархуу байдлаар ажилладаг, ер нь яг ямар үүрэгтэйгээр бидний амьдралд оролцдог тухай тайлбарлах юм бол үүнд нь бол хамгийн түрүүнд техник жишээгээ зөвхөн шууд нохойн байшин барих гэдэг жишээг аваад танилцуулж болж байна. За энэ болохоор хамгийн амархан төрлийн ажлуудын нэг. Гэхдээ энэ болохоор бид нэр харж агаад за дөрвөлжин юм хийх юм байна. За дөрвөлжин дээр болохоор борооноос оруулахгүй за нэг юм одоо манай нохоо маань ороод дотор нь амьдрах боломжтой гэдэг санаатайгаар эхний хэдлэр архитектурчлаад энийг үндсэн санаа гаргаад хамгийн энгийн байдлаар хийх боломжтойгоор хамгийн бага нэгжээр архитектурын санаа шийдэл гарах тийм зүйл маань нохойн байшин барих. За харин байшин барих буюу хүний байшин барих болсон тохиолдолд болохоор энэ асар их цаг зав, хөрөнгө мөнгө, баг одоо маш сайн төлөвлөгөө буюу архитектурын шийдлүүд гарч ирэх шаардлага орж ирж байгаа. Манай архитектур маань болохоор яг үүнд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж орж ирнэ. Одоо энэ байшин маань хизээ баригдаж эхлэх юм, хизээ дуусах юм, хэдэн төгрөг орлох юм, одоо ямар материал зарцуулагдах энэ мөнгө нь. За тэгээд энэ материалууд нь ямар давуу талтай юм, за ямар хуу бүтцтэй байх юм. Тэрнээс хамгийн гол нь бас дараагийн одоо энэ байшингийн хийгдэж болох бүхий л зүйлсүүдийг архитектурын тусламжтайгаар бид нэр төлөвлөж одоо бодолцож үзхийг архитектурчлах, төлөвлөх гэд нэрлэдэг байгаа. За тэнгуут эртний архитектур яадаг байсан бэ гэхээр ерөөсөө л өөрсдийнхөө тийм ямар ч одоо манай зарны багш хэлдгээр бол цээжний паян гараал хусах одоо цээжний паян шилшүүд өөрсдийнхөө мэдж байгаагаараа бурах ч юм уу тий өөрсдөө хийж үтсэн зүйлсээрээ л ярих тэр зүйлсүүд л орчих. Ямар ч тийм бид нэр энэ юм шүү гэж шүүх боломж нь айгүй бага байсан. Зөвхөн шүүд хүмүүс өөрсдөө туршлагатай юмстай хичдэгсэн болохоор тэгвэл орчин үед яадаг болсон бэ гэхээр энэ болохоор шал өөр болоод бид нар мэдээллийг авах боломжтой болсон, бид нар шинжилгээ хийх боломжтой болсон, нийт зүйлийг төлөвлөх маш олон төрлийн туршлагаас санаа авах боломжтой болсон байхгүй. За тэгэхээр үүнд нь яаж байгаа вэ гэхээр за би ийм төрлийн байшин барих болцол маш олон төрлийн хүмүүстэй өөр төсөл хийж байгаа бол судалгаа хийгээд тэр зүйлийг заавал өмнө хийж үзсэн байх. Эсвэл заавал ингээд зөвхөн тэр туршлага эсвэл зөвхөн тэр өмнөх хүний ярьдаг байсан цээжний паян гэсэн тэр шалгах боломжгүй зүйлсээс гарах боломжгүй зүйлийг тийм их сурвалж авах шаардлагагүй болцсон. За үүнийхээ давуу тал болохоор маш одоо боломжтой зөндөө шин зүйлсүүдийг бид хийх боломжтой болж байгаа. Одоо чи энэ зурнаас болохоор бид нар Pantone-оос 5 дахин их Cheops-оос 3 дахин өндөр одоо хөвчлэн гэдэг маш олон төрлийн мэдээллийн тусламжтайгаар үүнийг ашиглаж болж байгаа. Энэ болохоор орчин үеийн архитектурын хамгийн том давуу тал болж ирж байгаа. За саяны хэлсэнчлэн байшингийн загварчлал нь болохоор шууд архитектуртай нэг холбоотой. Тэгж тойруулж энийг олон дахин яриад яах вэ? За одоо бүхий л зүйл архитектуртай байдаг буюу одоо би энэ бичлэгийг хийхин тулд ямар хөө зүйлсүүд хэрэгтэй болж байна. Компьютер маань юм байх юм байна, микрофон маань юм байх юм байна. За камер маань юм байх юм байна. За үүнийг би юун дээр ашиглах юм байна. За би нэг хизээнээс хэдийрийн хугацаанд тестлээд хэдийрийн хугацаанд тавьж гинэ гэдэг нь хүртэл архитектурын хэсэг үндсэн шаардлагатай байна. За үүн дээр нь тиймэрхүү хэсгүүд орж ирээд бүхэл зүйлийг архитектуртай харж болно. Тэгэхээр үндсэндээ яг agile архитектур маань ямархуу одоо ингийн архитектураас арай өөр санаа маань юу вэ гэхээр agile маань өөрөө айгу уяатан гэсэн санааг хэлж байгаа болохоор уян хатан архитектур буюу уян хатан төлөвлөгөө гэсэн санаагаар уян хатан төлөвлөлт гэж бас хэлж болно. Тэнгүүт програм хангамжийн эдийн засаг буюу хүн дээр нь болохоор гүйцэтгэлээр шууд тооцоод гүйцэтгэлээр хэмжинэ. Тэгэхээр энэ гүйцэтгэлийг болохоор бид нар яаж гаргаж авах, яаж
хэмжих вэ гэхээр ерөөсөө шууд тэр төвхтэй байгаагаас хамаараа тэр процессыг хооронд нь үржүүлээд за хүний нөөц болон тэр хүний нөөцийн хэрэгжилж байгаа компьютер програм хангамжийг нь шууд оруулж ирж болж байгаа. За харин цаашаа болохоор бид нэр юм хийхдээ яг хаанаас яаж эхэлж архитектурчлаа төлөвлөж эхлэх хэрэгтэй вэ гэхээр хамгийн ихэнд бид нэр ертөнцийн хууль буюу физикийн хуулиас дэвшлээд програм хангамжийн хууль дараагийн хуулиуд руу зархивтаад хамгийн сүүлд нь хүмүүсээс өөрсдөөс нь хамааралтай болох зүйлсүүд л орж ирж байгаа. Үүнд нь болохоор хүний төсөөллийн хязгаар, улс төрийн нөлөө, эдийн засгийн нөлөө л орж ирж байгаа. Анх бол бид нар чинь одоо харж байгаачлан физикийн хууль, програм хангамж, за тэгээд дараагийн алгоритм, тархалтын хүндрэл гэдэг эдгээр асуудлаас явсараа байгаад хамгийн сүүлд нь эдийн засаг, за тэгээд яг хүний өөрсдөө хийх боломжтой одоо өөрсдийнх нь асуудал руу ирж байгаа. За бас архитектурыг хамгийн одоо өөр нэг аргаар тайлбарлах боломжтой гэж үзэх юм бол сэдвийг тэр маш том ингээ сэдвтэй байгаа асар том бүхэл зүйлсүүд байгаа сэдвтэй зүйлийг хүрээлчилж өгдөг. Хүрээлчлүүлээд за одоо энд багтаана. Одоо жишээ нь би худлаа 8-ны сайт хийх хичээлээ гэж бодоход үүнийг болохоор архитектурын төсөлчтайгаар хүрээлт нь оруулж ирээд за үүнийг дизайнинг юм байна, хэрэгжүүлэлтний юм байна, кодны байх юм байна гэдээ улам жижигрүүлээд бодож болно. Тэгэхээр хамгийн ихний манай ингээд бодолд оруулж ирж байгаа зүйл нь болохоор ийм архитектуртай л худалдааны сайт хийх юм байна, худалдааны програм хангамж хийх юм байна. E-commerce-ийн одоо санаа маань ингэж орж ирж болно гэдэг байдлаар тайлбарлаж болно. За үүнд нь болохоор сая хэлсэнчлэн зүйлсүүд орж ирж байгаа. Системийн бүрэлдэхүүн элементүүд ба тэдгээр интерфейсийг сонгох, үйл ажиллагаанд тодорхойсон байдал, дэд системүүдийг нэгтгэх, байгууллага удирдан чиглүүлдэг архитектурын хэм маяг гişл зүйлсүүд нь хоорондоо холбоотой болж ирнэ. Энэ болохоор програм хангамжийн бүтцийн одоо хамгийн чухал үндэс хэсгүүд нь. За дараах зүйлс хамаардаг буюу үүнд нь үйл ажиллагаа хэрэглэх чадвар, одоо уян хатан байдал, гүйцэтгэл, дахин ашиглах, тэгээд ойлгомжтой байдал хамгийн чухал. Одоо эдийн засаг технологийн хязгаарлалт бас солилцоо буюу ардаас нь энэ зүйлсүүдийг яаж ашиглах, яаж ер нь авч үлдэх, яаж сайжруулах болж байгаа бүхэл талаас нь бодолцож байна л санаа. За тэнгуут Лейманы онол дээр болохоор ингэж тайлбарласан. Програм хангамжийн архитектур нь програм хангамжийн шин чанарыг авч таны бизнесийн хэрэгтэй техникийн шаардлагад нийцсэн бүтцтэй шийдэл болгон хувирах явдлаа. Эдгээр шин чанарууд нь өөрөгдөх чадвар, дахин ашиглах боломжтой байдал, уян хатал байдал болон бусад олон шин чанаруудыг агуулдаг. Ер нь бид нэр энэ софтвер, энэ програм хангамжийг аль болох удаан хэрэглээд аль болох тэр хүмүүсийн асуудлыг шийдэлт нь сайжруулсаар байгаад хэрэглэнээс гарахгүй байх тал дээр бүхэл асуудал, бүхэл санаа зовлтоо хийнэ л гэсэн үг. За өндөр түвшний дизайн, архитектурыг бол өндөр түвшний дизайн, системийн ерхий бүтэц, одоо холбогч, эсвэл удирдамж, одоо бүхэл зүйлсүүдийг багтаасан бүтц гэж хэлж болно гэдэг энэ дээр нь оруулж ирж болж байгаа. За ерөн саяны зүйлсүүдийг л эргүүлж тойруулаад яриад яах вэ? За тэгэхээр програм хангамж архитектурын загварууд нь болохоор layered, client to server, master slave, pipe to filter, broker, P2P, за event bus, model view controller, blackboard, interpreter гэдэг үнэтэй ийм 10 төрлийн загварыг энд орчуулсан байгаа. Тэгвэл layered pattern дээр нь болохоор яг яах вэ гэхээр та хүн бүр өөрсдийнхөө ажиллаж байгаа layer-үүд дээр ажиллана. За presentation layer дээр болохоор манай дизайнерууд ажилладаг ч юм уу, application layer дээр за одоо ер нь энэ чинь service layer гэсэн үг шүү дээ. За үүн дээр нь болохоор бас өөр баг business log дээр нь манай удирдах түвшний хүмүүс, за data access layer дээр нь манай data сангийн хэсгийг ч юм уу, манай тэр хэсгийн хүмүүс ажиллах жишээтэй. За тэнгуут application програмууд нь layer N-ээс layer N-ээс сэргээд нэг лөө ханддаг. Тэнгуут ижил төстэй байдлаар за ер нь эдгээр зүйлсүүдийг эргүүлж тойруулаад тодорхойлоод тайлбарлсан л гэсэн үг. За ерөөдөө ихтэй үндсэндээ хэлж байгаа бол санаа бол layer болгон дээр нь хүн болгон өөрсдийнхөө ажиллагаагаа явуулах юм бол энэ бүгд би даасан байдлаар баг болоод хэсэг болоод ажиллаж болно.
яг үнтэй адилхан одоо бүгд ингээд өөр өөрсдийн дараалсан байдлаар ороод ирчин. Тэгээд эдгээр нь хоорондоо холбогдохдоо жоохон хэцүү байдаг. За тэгтээ ер нь тусдаа ажиллаж байгаа нь үндсэн давуу тал үүсгэж байгаа. За ер нь бол үнийг шууд леер батер ингэн. За яран нэмэлтээр давхарга үүсэх буюу дахиад нэг леер үүсгээд үүн дээр нэмээд оруулах юм бол энэ релиз давхарга архитектур. За энд үзүүлсэнчлэн за presentation layer дээр нэг баг, business layer дээр нэг баг, service layer дээр нэг баг. Тэгэхээр хоорондоо ойлгох за ингээд тусдаа байгаа ч гэсэн хоорондоо бие биентэй ингээд хамааралтай маягийн зүйлс үүсэж байна. За нэг иймэрхүү. За үндсэндээ тэгээд манай багаас 2 хүн энэ ажлыг одоо энэ бичлэгийг дааж аваад хийж байгаа. 2 дугаар хэсгийн бичлэгийг хажууд нь оруулчихъя. За үргэлжлэлийг манай багийн хүний бичлэгээс үзээрэй. Client server паттерн энэ загвар нь хоёр талаас бүрдэн сервер ба олон үйлчлүүлэгч гэсэн. За серверийн бүрэлдэхүүн хэсэг нь олон үйлчлүүлэгчийн бүрэлдэхүүн хэсгүүдэд үйлчлэгээ үзүүлэх болно. Үйлчлүүлэгчид серверээс үйлчлэгээ авах хүсэлт гаргадаг бөгөөд сервер нь тэдгээр үйлчлүүлэгчид хооронд нь холбож үйлчлэгийг үзүүлдэг. Цаашлбал сервер нь үйлчлүүлэгчийн хүслийг үргэлжлүүлэн сонсдог. За үүнийг илүү хэлбэрээр хэлэх юм бол хэрэглэгч буюу клиент сервер тал гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Мэдээлэл солилцох, харилцан ажиллах архитектурын нэг хэлбэр юм аа. За энэ загвар нь нэг буюу хэд хэдэн хэрэглэгч төхөөрөмж нэг төв сервертэй холбогдсон өгөгдөл үйлчилгээ авах загвар юм аа. За үүний давуу тал нь төвлөрсөн хяналт удирдлагатай аюулгүй байдлыг сайжруулахад хялбар олон хэрэглэгчид нэг зэрэг ашиглаж чадна. Харин сул тал нь болохоор серверт хэд ачаал үүсч болзошгүй сүлжээ тасруулах систем ажиллахгүй байх магадaltaй. Серверийн арчилгаа өртөг илүү өндөр байдаг бахнэ. За жишээ хэрэглээ нь мэйл бичих, баримт хаваалцах гэх мэт онлайн програмууд дээр хэрэглэгддэг. За 6 дээрх тайлбар нь болохоор клиент буюу хэрэглэгчийн хүсэлт илгээдэг. Сервер нь болохоор хүсэлтийг хүлээн аваад боловсруулан хариулт илгээдэг бахнэ. Дунд нь байгаа network нь болохоор хэрэглэгч болон сервер хоорондын мэдээллийг дамжуулдаг. Master slave pattern. За master slave pattern нь нэг master process үүрэг даалгаврыг хуваарлаж хэд хэдэн slave process үүнийг зэрэгцээ гүйцэтгэж үр дүнг буцааж мастерт дамжуулдаг архитектур юм аа. За үүнийг илүү хэлбэрээр хэлэх юм бол энэ загвар нь хоёр талаас бүрднэ. Эзэн ба болоод. Мастер бүрэлдэхүүн нь боолуудад бүрэлдэхүүн хэсгүүдийг хооронд нь одоо ажлыг хуваарлаж ижил тэнцүү хуваарлаж өгдөг. Боолууд харин боолуудын буцаах үр дүнгээс эцсийн үр дүнг мастер буюу эзэн гаргадаг бахны, тооцон гаргадаг бахны. Үүний давуу тал нь хурдан гүйцэтгэлтэй. Өөрөөр хуваарлалт нь тодорхой зэрэгцээ тооцоололт тохиромжтой юм байна. Харин сул тал нь мастер буюу эзэн гэмтвэл бүх систем тоглоно. Слэвүүдийн тоо нэмэгдэхэд удирдлага илүү төвөгтэй болно. Холболт синхрончлалын асуудал үүсч болцсошгүй юм байна. За хэрэглээ нь мэдээлэл боловсруулах. За ерөнхий ажиллах дараалал нь болохоор мастер буюу эзэн нь боолуудад өгөгдлийг одоо тэнд байгаа боолуудад тааруулаад тэнцүү хуваарлаж өгнө. За тэгээд боолууд өгөгдлийг боловсруулад буцаагаад одоо боловсруулсан өгөгдлөд дамжуулаад тэгээд мастер нь болохоор үр дүнг нэгтгэн гаргадаг бахнэ. За pipe filter паттерн өгөгдлийг дараалсан фильтрүүдэд дамжуулан боловсруулж pipe-аар холбогддог бүтэц юм аа. Нэг бүрэлдэхүүн нь өгөгдлийг авч боловсруулан дараагийн шатанд дамжуулдаг. Pipe filter нь өгөгдлийг тасралтгүй урсгал хэлбэрээр
дараалсан фильтрүүдэд дамжуулан боловсруулдаг архитектур юм аа. За давуу тал нь өгөгдлийн боловсруулалт модульчлагдсан фильтр бүрийг дахин ашиглаж болдог. Загвар туршилт хийхэд хялбар зэрэгцээ боловсруулалт хийх боломжтой. Харин сул тал болохоор хоорондын өгөгдөл дамжуулалт нэмэлт нөөц шаарддаг. Real time системд latency үүсгэж болзошгүй. Фильтр хоорондын формат тохиромжгүй бол алдаа гардаг. За жишээ нь гэх юм бол онлайн захиалгын систем. За зураг дээр байгаа болохоор одоо ус шүүх тухай жишээ гарсан байна. Хамгийн дээр байгаа бохирдолтой ус болохоор түүхийн өгөгдөл гэсэн үг. Тэгээд доорн байгаа элс чулуунууд нь одоо боловсруулалтын үе шатууд болоо явах нэ. За ингээ хэсэгчлэн боловсруулалт, дараагийн шатны боловсруулалт, эцсийн боловсруулалт гээд хамгийн сүүлд цэвэр ус буюу үр дүн гаралт нь гарч байгаа юм байна. Broker pattern энэ загварыг салангат бүрэлдэхүүн хэсгүүдтэй тархсан системийг зохион байгуулахад ашигладаг. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь алсаас үйлчилгээний дуудлагаар харилцан үйлчлэх боломжтой. Брокерийн бүрэлдэхүүн хэсэг нь бүрэлдэхүүн хэсгүүдийг хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй. Серверүүд нь өөрсдийн үйлчилгээ шинж чанаруудыг брокерт нийтэлдэг. Үйлчлүүлэгчид брокероос үйлчилгээ авах хүсэлт гаргах ба брокер нь дараа нь үйлчлүүлэгчийн өөрийн бүртгэлээс тохирох үйлчилгээ рүү дахин чиглүүлдэг байна. За энийг арай богиноор тайлбарлах юм бол тараагцсан системүүдэд ашигладаг архитектурын нэг загвар юм байна. Хэрэглэгч ба серверийн хооронд нь шууд холбох биш, дунд нь зуучлагч буюу брокер байж мэдээлэл дамжуулдаг юм байна. За жишээ нь гэх юм бол төв сервер буюу брокер нь оюутны бүртгэл, хичээлийн хуваар санхүүгийн мэдээлэл зэрэг тусын үйлчилгээний серверүүдийг холбодог байна. За оюутан веб эсвэл аппликейшнаар дамжуулан оноогоо шалгах хүсэл илгээнэ. За тэрний дараа брокер сервер хүсэлтийг хүлээн аваад оюутны мэдээллийн серверт дамжуулна. Оюутны мэдээллийн сервер нь өгөгдлийн санд хандна, оноог нь шалгана. Тэгээ сервер буцаагаад хариугаа брокер руу буцаана. Брокер руу илгээн брокер веб эсвэл аппликейшн ашиглаж буй хэрэглэгчид хариу дамжуулах нэ. За үүний давуу тал нь болохоор хэрэглэгч ба серверийн хооронд нь салгаж өгдөг тараагдсан системийг зохион байгуулахад тохиромжтой, аюулгүй байдал, лог хяналт, load balancing хийхэд амар юм байна. Маш шинэ сервер үйлчилгээ нэмэхэд бас уян хатан. Сул тал нь болохоор брокер төвлөрсөн нэг цэг учир алдаа гарвал бүх системд нөлөөлж болно. Хэрэглэгчийн урсгал удаашрах хандлагат магадлалтай байдаг юм байна. За дараагийнх нь peer-to-peer pattern. Энэ загварт бие даасан бүрэлдэхүүн хэсгүүдийг pairs гэж нэрлэдэг. Pairs нь үйлчлүүлэгчийн үүргийг гүйцэтгэж бусад pair-үүдээс үйлчилгээ авахыг хүсч бусад pair-үүд үйлчилгээ үзүүлдэг серверийн үүрэг гүйцэтгэнэ. Pair-үүд нь үйлчлүүлэгч эсвэл серверийн үүрэг эсвэл хоёулангийнх нь үүргийг гүйцэтгэж болох бөгөөд энэ нь цаг хугацааны явцад үүргээ динамикаар сольж болдог юм байна. За үүнийг илүү хялбараар тайлбарлах юм бол нэг төв сервер гэж байхгүй. Сүлжээний бүх оролцогчид буюу pair-үүд тэнцүү эрэхтэй ба хоорондоо шууд холбогдсон ажилдаг архитектур юм байна. За үүний давуу тал нь төв сервергүй ачаалал нь хуваарлагдсан байдалтай байдаг. Өгөгдөл хурдан түгдэг. Сүлжээний доктортой байдал нь сайн. Харин сул тал нь болохоор аюулгүй байдлыг хангахад хэцүү. Хэрэглэгчээс хэрэглэгч рүү холболт шаардсан байдаг учраас сүлжээний менежмент нь төвөгтэй байдаг. Тухайн хэрэглэгч нь найдвартай байдал нь сүлжээний гүйцэтгэлд их нөлөө үзүүлдэг юм байна. За жишээ нь гэх юм бол онлайн тоглоом Minecraft peer-to-peer нь сервергүй хувилбар юм байна. Крипто валют, биткойн, блокчейн зэрэг крипто валют дээр суурилсан бүтээгдэхүүнүүд байдаг юм байна.
За дараагийнх нь event post pattern. За энэ загвар нь үйл явдал буюу event дамжуулах төвийн бус буюу гол суваг ашиглан системийг илүү уян хатан болгодог. Event post pattern үйл явдал үүсгэн компонентийг бусдад компоненттэй шууд холбохгүйгээр төвлөрсөн суваг дамжуулан харьцуулах архитектур юм аа. Энийг арай богиноор илэрхийлвэл их сурвалжууд нь үйл явдлын автобусны тодорхой сувгууд мессеж илгээдэг. Харин сонгогч нь тодорхой сувагт бүртгүүлдэг. Сонсогчд нь өмнө бүртгүүлсэн сувагт нийтлсэн мессежийн талаар мэдэгддэг юм байна. За publisher буюу үйл явдал үүсгэгч чинь event үүсгэж автобус явуулнаа. Subscriber нь үйл явдлыг хүлээн авагч буюу тухайн ивентэд бүртгүүлж хүлээн авдаг бахнэ. Event post нь болохоор publisher болон subscriber буюу үйл явдал үүсгэгч, үйл явдлыг хүлээн авагч хоёрын хооронд зуулчилдаг гол суваг юм байна. За үүний давуу тал нь болохоор компонентуудыг холбоосыг сулруулж уян хатан архитектур юм байна. Шинэ функц нэмэхэд кодыг өөрчлөх шаардлага гардаг. Event driven систем тохиромжтой. Сул тал нь болохоор ивентийн дагавар хит их болж удирдахад төвөгтэй болдог, дебюг хийхэд төвөгтэй байж болно. Учир нь ивент дамжуулалтын гинжин холбоо нь харагдахгүй. Асинхрон ивентийн тохиолдолд state management их төвөгтэй болдог юм байна. За хэрэглээ нь болохоор Android хөгжүүлэлт мэдээллийн үйлчилгээ зэрэгт хэрэглэгддэг байна. За model view controller pattern. Энэ загвар нь interactive программыг дараах байдлаар 3 хувадаг байна. Загвар буюу үндсэн функц болон өгөгдлийг агуулсан байдал. View буюу хэрэглэгчдэд мэдээлэл харуулдаг нэгээс олон харилцагчдад тодорхой байж болно гэсэн. Контроллер нь болохоор хэрэглэгчийн хоролтыг зохицуулдаг байна. За мэдээллийн дотоод төрслөлийг хэрэглэгчдэд мэдээлэл өгөх хүлээн авах гарагаас салгахын тулд үүнийг хийдэг. Энэ нь бүрэлдэхүүн хэсгүүдийг салгаж кодыг үр дүнтэй дахин ашиглах боломжтой болгодог. За хэрэглээ нь болохоор томоохон програмчлалын хэл дээрх World Wide Web програмуудад зориулагдсан архитектур Django болон Rails зэрэг веб фреймворкууд хэрэглэдэг байна. За Blackboard pattern. За энэ загвар нь тодорхой шийдлийн стратеги нь тодорхойгүй асуудалд хэрэгтэй самбарын загварыг 3 үндсэн хэсгээс бүрднэ. Самбар буюу Blackboard нь шийдлийн орон зай объектуудыг агуулсан бүрэлдэхүүн глобал санах юм аа. Мэдлэгийн их сурвалж нь өөрийн төлөөлөл бүхий тусгай модулууд хяналтын бүрэлдэхүүн хэсэг нь модулуудыг сонгох, тохируулах, гүйцэтгэх гэсэн үүрэгтэй юм байна. За бүх бүрэлдэхүүн хэсгүүд самбарт хандах боломжтой. Бүрэлдэхүүн хэсгүүд нь самбарт нэмсэн шинэ өгөгдлийн объектуудыг үүсгэж болно. Бүрэлдэхүүн хэсэг нь самбар дээр тодорхой төрлийн өгөгдлийг хайж олох бөгөөд тэдгээрийг одоо байгаа мэдлэгийн их сурвалжтай тааруулах загвараар олж болно. За энийг арай хэлбэрээр тайлбарлах юм бол нэг Blackboard pattern нь өндөр төвлөрсөн шийдлийн системд олон төрөл бүрийн мэргэжлийн модулуудыг хамтран ажиллах архитектур юм байна. За энэ нь Blackboard гэсэн төвлөрсөн мэдээллийн сан дээр олон агент эсвэл модуль зөвлөмж өгдөг ба өгдөл тавьж шинэ шийдэл гаргах зарчмаар ажилладаг юм байна. За үндсэн хэсгүүд нь гэх юм бол
Blackboard төвлөрсөн өгөгдлийн сан модулууд эндээс мэдээлэл уншиж бичдэг. Knowledge source буюу мэдээллийн их усүр нь модуль буюу агентууд тэдгээр нь Blackboard дээр суйрлан өгөгдөл дамжуулах шинэ өгөгдөл нэмж болдог бахны. За control буюу хяналтын систем нь модулуудыг ямар дарааллаар ажилуулдгийг шийддэг бахны. За үүний хэрэглээ нь яриад танилт, тээврийн хэрэгслийг таних, уургийн бүтцийг тодорхойлох, соноор дохионы тайлбар зэргүүдэд хэрэглэгддэг бахны. Interpreter паттерн энэ нь загварыг тусгай хэлээр бичигдсэн программуудыг тайлбарлах бүрэлдэхүүн хэсгийг зохион бүтээхэд ашиглагддаг юм байна. Энэ нь голчлон тодорхой хэлээр бичсэн өгүүлбэр эсвэл илэрхийлэл гэж нэрлэдэг программын мөрүүдийг хэрхэн үнэлэхийг тодорхойлдог гол санаа нь тухайн хэлний тэмдэг бүрт нь ангилалтай байх явдал юм аа. За үүнийг илүү ялбараар хэлэх юм бол граммар буюу дүрмийн дагуу бичигдсэн өгүүлбэр эсвэл илэрхийллийг тайлбарлаж гүйцэтгэх зорилттой behavioral design паттерн юм байна. За хэрэглээ нь болохоор SQL гэх мэт өгөгдлийн сангийн асуулгын хэлүүд, харилцааны протоколыг тайлбарлахад ашигладаг хэлүүд зэрэгт хэрэгэлдэг бахны. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.